Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ хүрэхэд бэлэн боллоо. Японд 2018 оны 5 сарын 24-нд болсон үнэхээр сонирхолтой эргийн талаар ярих гэж бодлоо. Гэхдээ энэ зүгээр нэг гэмт хэрэг биш. Тансаг амьдрал 55 насны зүрхтэй хос асар их хөрөнгө хачирхалтай өхөл. Оройн 10 цаг 30 минутын үед Японы Вакаяма мужийн Танабе хотын цагдаагийн газарт нэгэн сандарсан эмэгтэйгээс дуудлага иржээ. Нөхөр минь амьсгалахгүй байна, хурдан ирээрэй гэв. Цагдаа түргэн тусламжийн дуудлагын дагуу яралтай очив. Дуудлага өгсөн айлын байшин зүгээр нэг байшин байгаагүй. Бүр ордон шиг тансаг байшин байсан юм. Японы алдарт баян үл хөдлөх хөрөнгөтөн Нозаки Косукигийн гэр болох нь тодорхой болжээ. Цагдаа нар дотгош орж шалгахад 2 давхрын унтлагын өрөөнд Нозаки аль хэдийн амьсгал хураасан биеийн хүйтэн болчихсон байжээ. Тухайн үед 77 настай байсан юм. Эхэндээ цагдаа түргэн тусламжийн зүрхний шигдээс байж магадгүй гэж бодсон байна. Угаасаа Нозакигийн биеийн байдал сайнгүй байсан. Өмнө нь тархины харуулттай осолд орсон тул бараг алхаж чаддгүй бүр орондоо хооллдог болсон байсан гэдэг. Тиймээс энэ үхэл нь генет зүрхэн зогссон үхэл шиг л харагдсан. Харин дуудлага өгсөн тэр эмэгтэй хэн байсан бэ? Тэр бол Нозакигийн 22 настай залуу эхнэр Судасаки. Нозакигийн үхэл энэ залуухан эхнэртэй нь холбоотой юу? Энэ нэрийг бүрэн ойлгохын тулд бид эхлээд Нозаки Косуки гэдэг хүн хэн байсан талаар эхлээд мэдэх хэрэгтэй. Нозаки 1941 онд төрсөн 1950-аас 60-аад оны үед Японы төр засаг хүү амаа өсгөхийн тулд төрөлтийг дэмжиж байсан ч жирэмсэлтээс хамгаалах тухай ярих чоройтой шахуу байжээ. Эми санд бэлгэвчийг хүртэл буланд нууцаар байрлуулдаг байсан гэдэг. Харин хөдөө тосгонд бүрч олдоцмоо. Нозаки үүнийг ашиглаж бизнес эхлүүлжээ. Тэрээр Осакагийн бөөний төвөөс бэлгэвч бөөндөж аваад хөдөө тосгонуудаар явж 3-4 дахин өндөр үнээр зардаг болсон байна. Ингэж л жирийн нэг залуу бизнесийн анхны алхмаа хийж хэд дахин их мөнгө олж эхэлжээ. Удалгүй тэр зээлийн үйлчлэгээ үйл хөдлөх хөрөнгө хувьцааны арилжаагээд бүх салбарт хүч үзэж эхэлсэн. Эцэст нь тэр Японы хамгийн баян хүмүүсийн нэг болсон юм. Гэхдээ Нозаки зөвхөн мөнгө хураадаг хүн байгаагүй. Эмэгтэйчүүдийн дунд ч станик дүүлэнтэй нэрэн дуулдаад байдаг хүн байжээ. Тэр яаж баядсантай адилхан эмэгтэйчүүдтэй харьцахынч бас их онцгой байсан юм. Нозаки нэг удаа ярилцлага өгөхдөө хэлж байсан. Би амжилтад хүрч гисэн одоо үлдсэн ганц хүсэл бол секс л байна гэж. Шууд хэлэхэд амьдралын зорилго нь хөөхөн эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орох байсан гэж хүртэл намтар номондоо бичсэн байдаг. Нэг удаа бүр би амьдралдаа 4,000 орчим эмэгтэйтэй унтсан байх. Тэдэнд зарцуулсан мөнгө гэхэд л 300 орчим тэрбум төгрөг болно гэж хэлж байсан. Тэр хүний хувьд энэ бүгд бахархал байсан бололтой. Ялангуяа хөөхөн хүүхнүүдэд үнэхээр их татагддаг байсан. Тэдэнд ч хэтэрхий өгөөмөр ханддаг байжээ. Заримдаа энэ нь асуудал дагуулдаг байв. Жишээлбэл 2016-нд нэгэн 27 настай модель түүнтэй үе уулзаж үдшилтэд хамт явдаг байсан. Гэтэл нэг өдөр тэр бүсгүй Нозакигийн 130 сая төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө 3 тэрбум орчим төгрөгийн үнэт эдлүүдийг хулгайлчихсан. Гайхалтай Нозаки уурлаагүй. Харин шинээгээд за яах вдэ цаасал байсан юм гээд л өнгөрсөн байдаг. Иймэрхүү амьдралын хэм маягтай Нозаки гэр бүл зохиохыг хүсэж байсан. Эхний эхнэр нь Токиогийн Кинза дүүргийн өндөр зэрэглэлийн бааранд ажилладаг бүсгүй. Тэд гэрэлсэн ч удалгүй салсан гэдэг. Хоёр дахь эхнэр нь ч мөн адил шөнийн клубт ажилладаг Токиогийн Икебукура дүүрэгт нэр хүндтэй үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. Өндөр гойлог баргал жүжигчин шиг төрхтэй бүсгүй байжээ. Нозаки яг ийм төрлийн эмэгтэйд л дуртай байсан болохоор түүнтэй гэрэлсэн. Гэхдээ Нозаки огт өөрчлөгдөөгүй. Гэрэлсэн хэрнээ сайхан бүсгэл харагдвал эхнэрээ араар тавьдаг байсан. Тэгээд байнга эхнэртэй баригдана. Баригдахаараа уучлалт гуйгаад энэ чинийх гээд 30 орчим сая төгрөгийг шууд өгчдөг байж. Нэг удаач биш баригдах болгондоо өгсөн. Ийм харилцаа мэдээж удаан үргэлжлэнэ гэж хэцүү. Тэдэнд хүүхэд байгаагүй. Харин 2 такса үйлдвэрийн нохоо тэжээж байсан. Гэтэл нэг нохоо нь ирснээсээ хойш жилч болоогүй байхад генет өгсөн. Энэ явдал 2 дахь эхнэрт нь маш хүндээр тусч сэтгэл санаагаар унжээ. Тэгээд нөхрийнхөө араар тавих явдлыг төвчж чадахгүй болж эцэст нь салах хүсэлт гаргасан гэдэг. Ингээд Нозаки 2 дахь эхнэрээсээ салж ганцаараа үлдсэн байна. Салсан ч гэсэн эхнэрээ эргэж ирээсэй гэж гордоод хүлээдэг байсан гэдэг. Уцруун залгаж холбоо байхаар хичээж байсан ч хариу ирээгүй. Харин биеийн уламд орцоор байв. Өндөр нас хууч өвчин ганцаардал. Энэ бүхнийг давхад түүнд хань хэрэгтэй санагдаж эхэлжээ.
Ингээд 2018 оны 1 сард 77 настай Нозаки биеинч муу байсан хэрнээ төрөл бүрийн арга хэмжээ уулзалтад идэвхтэй очиж эхэлсэн. Шинэ хүнтэй танилцаж магадгүй амьдралдаа дахин гэр бүл зохиох хүслээ гүйцэлдүүлэхийг хүссэн хэрэг. Японд алдартай баян хүн болохоор түүнтэй уулзах гэж анхаарлыг нь татах гэж олон бүсгүйчүүд хандаж байсан. Гэхдээ ихэнх нь түүний хөрөнгөнд татагдсан нэлт байсан гэдэг. Гэтэл нэг өдөр түүний амьдралд жинхэнэ кино шиг учрал тохионо гэж хэн мэдэх билээ дээ. Нисэх буудлын дээр Нозакигийн бие муудаад жаахан гуйвж алхаж байтал гинтэл нэг залуухан бүсгүй гүйн очоод гараас нь түшээ тусалжээ. Энэ зүгээр л энгийн сайхан сэтгэл байсан уу эсвэл төлөвлөгөө байсан уу? Ямар ч тач энэ бүсгүй бол 22 настай Судо Саки байлаа. Нозаки өөрт нь тусалсан энэ бүсгийн инэрэнгүй байдалд үнэхээр уярч сэтгэл нь хөдөлсөн гин. Тэр бүсгүй зүгээр нэг хөөрхөн байгаа зогсохгүй Нозакигийн яг дуртай төрлийн бүсгүй байжээ. Хөөрхөн, залуу, ялдам, анхаарал татсан царайтай. Нозака анхны харцаар л энэ хүн миний сүүлчийн хайр байж мэднэ гэж дотроо ботсон гэдэг. Тэгээд ч удаагүй байтал тэдний болзоо эхэлжээ. Ердөө 2 сарын дараа л Нозаки гэрлэх санал тавьсан байна. Судож зөвшөөрч тэд хурмаа хийжээ. Хүмүүсийн хувьд энэ нь өнөө хүртэл Нозакигийн амьдрал дахь хамгийн нухацтай жинхэнэ хайр байсан мэт харагдаж байв. Гэхдээ хурмын 3 дахь сард Нозаки гинэт нас барсан юм. Цагдаа нар анх зүрхний шигтээс гэж үзэж байсан. Гэтэл хэд хоногийн дараа гарсан задлан шинжилгээний хариу бүх зүйлийг өөрчилжээ. Нозакигийн биед метамфетамины төрлийн сэргээш бодис илэрсэн. Тэр байтугай хэрэгэлсэн хэмжээ нь хүний амьд хүрэх түвшнөөс давсан байв. Энэ нь зүрх гинэт цогсох, цусны эргэл доголдох шалтгаан болдог. Тэгээд бүр гайхалтай нь биед нь тариа хийсэн ямар ч уул мөр байгаагүй. Энэ нь тэр бодисыг амаар буюу хоол, уух зүйлээр дамжуулан хэрэгэлсэн гэсэн үг. Тэгэхээр Нозаки хориотой сэргээш хэрэгэлдэг хүн байсан юм болов. Цагдаа нар энэ талаар 2 дахь эхнэрээс нь асуухад Нозаки хар тамхи, сэргээш гэх мэт хууль бус зүйлсэд дургүй байсан гэжээ. Тэгэхээр өөрөө ийм бодис сэргэлсэн гэхэд итгэхэд хэцүү. Ганц боломжит хувилбар нь хин нэг нь зориуд өгсөн байх. Тэгвэл гадны хүн гэрт орж ирсэн үү? Камер шалгахад тэр орой гаднаас хинч орж ирээгүй байсан. Нозакигийн гэрт тэр шөнө 2 хүн байсан. Гэрийн үйлчлэгч эхнэр Судо Саки. Цагдаа нар эхлээд гэрийн үйлчлэгчийг байцаав. Тэрээр өдөр 3 цагт гадуур гарсан, 7 цагт ирэхэд Судо цочны өрөөнд зурагт үзэж байсан. Тэгээд 10 цагт хамт 2 давхарт гарч Нозакиг унтуулахаар орсон. Тэгээд цогцыг олсон гэж мэдүүлжээ. Мөн цагдаа нар Нозаки Судо хоёрын харилцаа ямар байсан бэ гэж асуухад Нозаки эхнэртэйгээ байнга маргалдаг байсан. Бүр хэд хэдэн удаа сална гэж хэлж байсныг би сонссон гэж хариулжээ. Тэгэхээр гэрт 3-7 цагийн хооронд Нозаки Судо хоёр л байсан. Энэ нь гэмт хэрэг үлдэхэд хангалттай хугацаа байж болох ч нэг асуудал байлаа. Задлан шинжилгээгээр нас барсан цаг оройн 9 цаг гэж тогтоогдсон. Харин энэ үед Судо гэрийн үйлчлэгч хоёр хамтдаа зурагт үзэж байсан гэдэг. Хэрэв үнэхээр Судо хор өгсөн бол тэр үүнийг өмнө нь бэлдэж тавьсан байх ёстой. Цагдаа нар гэр, машин, офис гээд бүгдийг шалгасан ч ямар ч улмөр олдоогүй. Мөрдлөг мухардалд орж байв. Гэвч энэ үед маш чухал нэг баримт гарч иржээ. Цагдаа нар Судо Сакигийн утасны хайлтын түүхийг шалгахад хөрөнгө өвлөж авах зорилгоор нөхрөө ордуулсан эмэгтэй метамфетамин хэрэгэлсэн аллагын тохиолдлууд гэх мэт үгс хайж байсан нь ил болсон байна. Үүгээр зогсохгүй хэрэг гарахаас яг 1 сарын өмнө Судо хууль бус хар тамхи борлуулдаг вебсайтад нэвтэрч үзэж байсан баримт гарч иржээ. Цагдаа нар уг сайтыг шалгахад хар тамхи зардаг этгээд нь Судо Сакиг таних байна гэж мэдүүлсэн. Тэр үнэхээр Судо гэдэг бүсгүйг бодис зарсан бөгөөд мөнгийг нь гудамжинд санамсаргүй таарлцсан мэт байдалтайгаар авсан байжээ. Сайтаар дамжуулан зарсан тэр бодисын найрлага нь Нозакигийн биед илэрсэн бодистой 100% таарч байв. Судо Сакигаас яагаад ийм бодис авсан юм бэ гэж асуухад тэр нөхөр маань өөрөө хүссэн. Тэр надаас бэлгийн чадвараа нэмэгдүүлэх зүйл олж өгөөч гэж гуйсан гэж хариулжээ. Нас барсан хүн үг хэлэх боломжгүй болохоор энэ бол хамгийн маргаантай тайлбар байсан юм. Ингээд хэрэг гарснаас хойш 3 жил өнгөрч 2021 оны 4 сард Вакаяма мужийн цагдаагийн газар Судо Сакиг баривчилсан. Түүнийг нөхрөө санаатай хордуулж хөнөөсөн мөн хууль бус хар тамхи худалдаа авсан гэсэн үндслээр шалгаж эхэлжээ. Цагдаа нар прокурорууд бүгд бараг л хэрэг илэрч эхлэе гэж үзэж байв.
Улмаар прокурорын зүгээс түүнийг бүх насаар нь хорих ял авах ёстой гэж мэдэгдсэн. Харин хамгийн сонирхолтой асуулт бол Судосаки яагаад нөхрөө алсан бэ? Хурмын дараах нь Нозаки үнэхээр их халамжтай ээлдэг болсон гэдэг. Би жинхэнэ хайраа олсон юм шиг л байна гэж хүртэл ярьж байжээ. Гэхдээ удалгүй тэр дахин өөр эмэгтэйчүүдтэй уулзаж араар тавьж эхэлсэн. Үүнийг мэдсэн Судо гомдсон уу, шархалсан уу? Хэрвээ тэдний хооронд жинхэнэ хайр байсан бол мэдээж тийм мэдрэмж төрнө. Гэхдээ 55 насны зүрүүтэй саяхан танилцсан хоёрын хувьд энэ үнэхээр жинхэнэ мэдрэмж байсан уу? Цагдаа нарын хэлж байгаагаар бол Судо анханасаа Нозакид санамсаргүй туслахаар очсон юм биш. Бүх зүйл нь аль хэдийн төлөвлөгдсөн байж. Судо нэг танилдаа мөнгө өгч Нозакиг хизээ хаана явахыг нь урьдчилан мэдсэн байна. Ингээд нисэх буудалд ганцаараа байх үеийг нь олж тааруулан зориуд санамсаргүй тусалсан хэрэг. Судогийн гадаад хөрөгч анхаарал татам. Гэхдээ гоо сайхны хагалгаа маш их хийлгсэн. Тэрч байтугай Судосакийн Японд нэлээд алдартай байсан насан туршидын киноны жүжигчин байжээ. Нозакиг хүмүүс хиймэл биш жинхэнэ гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдэд дуртай гэдгээр нь сайн мэднэ. Судогийн гоо сайхны мис засал хийлгэснийг Нозаки мэдээд маш их бухимдаж энэ эмэгтэй надад тохирох хүн биш байна гэж найзуудтай хэлж эхэлсэн байдаг. Нозаки их нартээ салах тухайч хэлж байсан. Гэхдээ энэ нь Нозакигийн хувьд өмнөх гэрлэлтээр ч олон удаа тавтагддаг бараг зуршил болсон үг байсан гэдэг. Харин Судо хэрвээ энэ хүнээс салвал надад юу ч үлдэхгүй. Харин тэр нас барах юм бол бүх хөрөнгө надад ирнэ гэж бодсон байх. Энэ бодлоос л бүх зүйл эхэлсэн байх магадлалтай. Шүүхтэр нэгэн чухал гэрч оролцсон. Тэр бол Судосакид хууль бус бодис зарсан сайтны эзэн. Тэр ярихдаа тийм ээ би түүнд хууль бус бодис зарсан. Гэхдээ яг юу хийснийг мэдэхгүй би зөвхөн захиалгыг авч тээвэрлэлтийн тал дээр л анхаардаг байсан гэжээ. Гэтэл яг энэ үед бас нэг шинэ гэрч гарч ирсэн. Би сав баглаа бодол хүргэлтийн эсхийг хариуцдаг байсан. Тэгээд илүү ашиг олъё гэж бодоод жинхэнэ бодисны оронд хуурамч бодис хийсэн. Харагдах байдал нь метамфетаминтай яг адилхан болохоор хинч анзаарахгүй гэж бодсон юм гэжээ. Хэрвээ энэ гэрчийн хэлсэн үнэн бол Судосаки үнэхээр нөхрөө хордуулах зорилготой байсан ч түүний гарт очисон бодис нь жинхэнэ хор биш байсан болно. Үхэл түргэх бодис огт биш. Харин Нозаки нас барсан. Тэгэхээр эндээс хоёр асуулт гарч ирнэ. Нэгд Нозакиг хэн жинхэнэ бодисоор хордуулсан бэ? Хоёрт түүнийг хүнөөсөн хүн Судосаки биш өөр хэн нэгэн байсан юм биш биз? Энэ үеэс мөрдлөг дахин шинэ чиглэлд орж олон хүн жинхэнэ налуурчин өөр хүн байх магадaltaй гэж хардаж эхэлжээ. Сэжиг хамгийн түрүүнд гэрээ өөрчлөгч рүү чиглэсэн ч тэр хүн Нозаки нас барснаар ямар ч ашиг олохгүй байсан. Хөрөнгө ч өглөөгүй, ажилчгүй болсон. Шүүх энэ бүхнийг нэгтгэн авч үзээд Судосакийн сэргээж худалдаж авсан нь үнэн. Гэвч тэр бодис нь жинхэнэ хор биш байсан. Үүнээс үзэхэд аллах үйлцэн гих нотлохоо байхгүй. Өөр сэжигтэн байж болцсошгүй. Иймд гин буруутай тодорхой нотлогдоогийн үндслээр Судосакид цагаатгах шийдвэр гаргажээ. Энэ нь Японд олныг хамгийн их гайхшруулсан шүүхийн шийдвэрүүдийн нэг болж үлдсэн юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа олон нийт хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь энэ бол зөв шийдвэр, нотлохой байхгүй бол хүн буруутгаж болохгүй гэж үзэж байсан бол нөгөө хэсэг нь Судосаки бол нөхрөө алсан алуурчин гэж итгэсээр байлаа. Харин сонирхол татаад байгаа нэг зүйл бол Нозакигийн үлдээсэн хөрөнгө. Тэр хүн нас барахаасаа 5 жилийн өмнө 2013 онд нэгэн гэрээслэл бичиж үлдээсэн байдаг. Тэр гэрээслэлд ердөө нэг л өгүүлбэр байсан. Миний бүх хөрөнгийг нийгэм таньдавлна. Гэхдээ шүүх Судосакиг гин буруугүй гэж үзсэн учраас гэрээслэл өөрчлөгдсөн. Японы хуулиар гэр бүлийн гишүүн нь амьд байгаа тохиолдолд тухайн хүний үлдээсэн хөрөнгийн тодорхой хувийг заавал өвлөж авах хэрэгтэй байдаг. Иймээс Судосаки хууль ёсоор хөрөнгийн талаас илүү өвдөн хэмжил гаргах боломжтой болсон. Тэр үнэхээр энэ эрхээ эдлэх хүсэл гаргасан байна. Харин энэ үеэс Нозакигийн хамаатнууд маш их эсэргүүцэл үзүүлж шүүхэд нэхэмшил гаргаж өнөөдрийн хүртэл хөрөнгийн маргаан үргэлжилж байгаа. Ингээд энэ нэргийн хамгийн чухал асуулт. 2018 оны 5 сарын 24-нд тэр орой Тансаг ордонд амьдарч эмэгтэйчүүдийн дунд алдартай Нозаки Косуке үнэхээр зүрхний шигдээсээр нас барсан уу? Түүнийг үнэхээр Судосаки хорлож хөнөөсөн үү? Эсвэл түүний төлөвлөгөөг өөр хэн нэгэн ашиглаж бурууг түн рүү тогсон уу?
Энэ хэрэг өнөөдрийн хүртэл Японы хамгийн нууцлаг, хамгийн их маргаан дагуулсан хэрэгүүдийн нэг хэвээр байгаа юм. Таны бодлоор жинхэнэ алуурчин хэн байсан бол? Өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.